За тэгэхээр дээхэн үеийн одоо кино, уран сайхны кино, хүүхэлдэйн кинонуудыг үзчихсэн хүн болгоны мэддэг нэг зүйл байдаг. За тэрний юу вэ гэхээр нөгөө дарангуйлагч анги хаад ноёдуудын одоо зарц боол болсон цэрэг агсан хүмүүс шүн дүлийн цагаар одоо ингээд амьдрах гэж ядж байгаа ядуу айлын герт дайр сууж ирээл татвараа төл хэмээн нэхэл нүдээд л нөхрийг нь алаад л эхнэр хүүхдүүдийг нь уйлуулад л нөгөө амьдрах гэж ядж ирсэн нэг 2 3 шудаатай хүнсийг нь хуу хамаад л нэг яваад өгдөг. Тийм дүр төрслийг та бүхэн маш тод санаж байгаа байхаа. Энүүгээрээ юу харуулсан бэ гэхээр хүн төрлөختний түүхэнд ерөөсөө дэлхий дахин даяараа цус урсгасан бүх бослого тэмцлийн гол шалтгаан нь энэхүү татварын нэмэгдэл буюу дарлагч ангийн хит шунамхай, хит өндөр татвар тогтоосны эсэргүүцснээс үүдэлтэйгээр тэр тэмцэл өрнөсөн байдаг юм аа. Гэтэл өнөөдөр Монгол улсад нянгар хэмээх нэг хаданд гарсан хогийн хулгайч одоо татварыг бүр 500% нэмж яхад Улаанбаатарчууд түүнийг хүлцээд сууж байна. Нянгар хэмээх тэр хогийн хулгайч болвоос өнгөрсөн 100 бордюр солино гэдэг нэрийн дор хятадаас одоо зах зээлийн үнээс асар өндөр үнэтэй бордюрыг үе олноор нь оруулж ирээд явган хүний замыг хуугаар нь ташраар нь эвдэн сүйтгэж хорлоод нэг тийм стандарт хийсэн балай зүйл хэлээд татвар төлөгч та бидний 200 орчим тэрбум төгрөгийг өрөнд харан хийсэн. Тэгэнгүүтээ өвлөн тэрхүү одоо тэр төлбөрөө гаргуулахын тулд татварыг 500% нэмж яхад хүлцээд чимээгүй сууж идэг ард түмэн гэж юу байсан. Энэ 500% нэмэгдэл болвол хоногийн хоолой яа гэж байгаа ядуусын хонгоны 2 гуйг нь хууш уснаас ялгаагүй тийм муухай, тийм аимшигтай ажил шүү дээ. Өнөөдөр Японд нэг татварын итгэлэл төргийн ээнийх нь өчүүхэн жоохон засгийн газар нь огцорч байгаа шүү дээ. Туркид шатхууных нь үн 2-3 жилийн өмнө 2-300 төгрөгөөр нэмэгдэхэд улс орон самарч юу болсныг та бүхэн санаж байгаа шүү дээ. Тэгэхэд нянгар хулгайч 500% татвар нэмж яхад түүнийг нь хүсэж сууж байгаа гэж юу байдгийг. Сирия нийслэлчүүдээ Сири 11-ний өдөр Сүхбаатарын талбай дээр цуглая. Энэ дарлагч анги энэ хонгоны мань 2 гуйг хуушулж байгаа энэхүү хогийн хулгайч нарыг огцортлон тэмцэе. Тэр тусмаа энэ нянгар хулгайчийг бүр энэ улс төрөөс үрд игнэгт байхгүй болтол тэмцэе. Нэгдий цөмөрөө.